Өмнө нь болохоор тэр алтан булгийн төр хамгаалах байранд байдаг нийгмийн ажилтнууд болохоор өөрсдөө усаа авдаг, гадаа хийцдэг. За тэгээд өөрсдөө түлээгээ хаагалдаг гэх мэтчлэнгийн бүх асуудлаа зөвхөн өөрсдөө гар ажиллагаатай байдаг гэсэн. За одоо өнөөдөр энэ төр хамгаалах байран дээр Сүхбаатар сумдагт энэ төр хамгаалах байран дээр шилжиж ирснээр бол энэ асуудлууд бол бүх дэд бүтц бол шийдэгдсэн нэгдүгээр тий. За үүнтэй холбоотойгоор нөгөө нийгмийн ажилтнууд болон басад нөгөө одоо тоогооч үйлчлэгч гэсэн оронтоо нэмэгдэж өгснөөрөө яг нөгөө нийгмийн ажил үйлчилгээнд зарцуулагдах тэр цагууд нэмэгдсэн гэсэн үг. Одоо хүүхдэд одоо үйлчлүүлж байгаа иргэдэд тийм ээ үйлчлүүлэгчдтэй яг нөгөө хөгжлийн үйлчилгээ мөн боловсролын үйлчилгээнд ингээд хамруулах нөхөн сэргийх үйлчилгээгээ бол одоо илүү одоо тэр үйлчилгээгээрээ илүү цаг хугацаагаа зарцуулах боломжийг бол бас өгч өгснө олгож өгснөөр бас их давуу талтай байгаа. Одоо хүчирхийлэлд өртсөн тий хүчирхийлэлд өртөөд энд ирж байгаа одоо үйлчлүүлэгчийн хувьд бол анхан шатны тий нөхөн тайвшруулах үйлчлэгийг үзүүлж эхэлдэг. Тайвшруулах чиглэлээр нь одоо сэтгэл зүйн зөвлөгөө үйлчлэгийг анхан шатндаа бол тайвшруулах үйлчлэгээ тийм ээ. За тэгээд тайвширсны хар дээр нь бид нэр яг нэг гэхээр түүнийг даван туулах энэ чиглэл рүү төлхөө тийм сэтгэл зүйн зөвлөгөө үйлчлэгийг өгөх чиглэлээр бол баримталж ажилладаг. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 4 хэлбэр байгаа шүү дээ. За тэрнийх нь хамгийн өндөр нь болохоор үл хайхрах хүчирхийлэл байгаад байдаг. За үл хайхрах хүчирхийлэл нь бол нэлээдгүй өндөр хувьтай байгаад байна. За үүний болохоор суур шалтгаан нь болохоор нөгөө нийгмийн асуудлууд буюу тэ ядуурл байна, архиталт байна. За тэгээд энэ бусад нөгөө ажилгүйдэл гэх мэтчлэнгийн энэ асуудлуудаас болоод хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд өртүүлээд байна. Одоо хүчирхийлэлтэй гендер дундаа нөгөө гендер суурилсан хүчирхийлэл гэр бүлийн хүчирхийлэл ер нь бол 90-с дээш хувь нь охид эмэгтэйчүүд байдаг. Хүүхд эмэгтэйчүүд тий. За тэгэнгүүт яг үүнийг дагаад ч гэсэн бас яг ирж байгаа үйлчлүүлэгчдийн маань бас л яг тийм гэхдээ насанд хүрэгч одоо хөрсөн үйлчлүүлэгчийн маань одоо бараг маш бага нь одоо эрэгтэй хүн байдаг. Гэтэ эрэгтэй хүн ирэхгүй биш ирдэг. За энэ мэдээж хэрэг одоо нэг гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэр нөгөө үйлчлэгч маань одоо манай дээр ирсэн байдаг. Төр хамгаалах байрлуулах журмынхаа хүрээнд 6 төрлийн үйлчлэгийг үзүүлэн явдаг. За мэдээж суур үйлчлэгээ тий одоо нөө ахуйн үйлчлэгээ байна. Хоол хундлах тий ингээд хамгааллын үйлчлэгээ байж байна. За мөн үүнийхээ хажуугаар хөгжлийн үйлчлэгээ буюу тэ янз бүрийн зүйлээр нөгөө өдөртөө байгаа хүүхэд тэ насанд хүрэгчдийг одоо өөрийгөө тайвшруулахад нь туслах дэмжлэг зорилготой одоо жижиг гар урлал байдаг ч юм уу тэ зураг байдаг ч юм хөгжлийн үйлчилгээ за тэгээд мэдээж хэрэг шаардлагатай бусад хариу үйлчлэгээнүүдэд одоо хамтарсан багаараа дамжуулаад тэгээд бид нар бол үйлчлэгээнүүдийг бол төлөвлөлт үзүүлдэг.